За бүгдээ хай. За тэгээд өнөөдөр болохоор би шарсууны тухай ярих гэж байна. За эхлээд шарсууны одоо манай гэр бүл хамгийн сайн нөлөөлдөг юм бол баалгах заяа. Тэгэд баас бол тийм муухай зүйл шүү дээ. Манайх нөгөө баас хийж байгаа сэжиглээд байгаа юм шиг тий. Бид тэр өдөр болгон баах хэвээр тий. Одоогийн залуучууд ялан хүмүүс дотор нэг асуудал үүсэж байгаа нь бааж чадахгүй байна. Би бааж чадахгүй гэсэн Америк байгаа тий. 2 хоног баасангүй, 3 хоног баасангүй, яаж ч хоног өч ингээл тий идэл идэг. Тэгээ энэ шарсуу бол манай гэр бүл баалгах тэр амин нөлөөлдөг. Уулаа ерөөсө гиз гээл тий. Найл мөлийн болдог тийм бүтээгдэхүүн энэ бол хамгийн сайн баалгах чадвартай шүү. Тэгтээ цэцэг алдахгүй шүү дээ. Таны ингээл гүүлгүүлээд авахгүй энэ бол баалгана. Тэгээд нэрнгээсээ таны баас мас гарахгүй шарсуу өсгөж уугаад үзээрэй. Амар нөлөөлжсэн. Манай гэр бүл амар нөлөөлстэй. Манад нөлөөлнө гэдэг чинь танад нөлөөлнө гэсэн бас шууд утгаараа биш. Тэгтэл энэ бол таны нэрнгээсээ баах чинь амар нэмэр болно шүү. Манайх энэ бол баалгалтын супер бүтээгдэхүүн. За тэгээд мэдээж энэ шарсууны давуу тал бол угаасаа амар. Цагаан эдэ дотроо баг ахлаад эмдэх чадвар нь хамгийн өндөр. Би энийг юугаар хийсэн бэ гэхээр кефирийн мөөгөөр хийсэн. Тэм учраас кефирийн мөөг нь ямар сахар хэрэглэхгүй үсгэж байгаа учраас кефирийн мөөг нь сүүнийхээ лактозны 50% орчим хувийг хэрэгэлсэн. Нэг 2 хоног эсгсэн. Тэгэхээр сүү шингээж чаддаг хүмүүс идэв шүү дээ. Тэгэх юм бол баг адилхан 50 орчим хувь тэдний хэрээрээ одоо таны гидс чинь дүүрэх нь бага байна гэсэн үг байхгүй. Тэгээ маш гоё. Тэгээд маш их пробиотиктай кефирийн сүүгээр мөг хэрэгсэж пробиотик агуулмж ихтэй. Дархлаа дэмжих чадвар үнэхээр сайтай. Жинхнээсээ маш сайн. Байн гой бол маш нөлөөлнө. Баалгана. Баалгах нь бол баг шууд нөлөөлнө. Манайхаа тэгээ баах байлаа баая гээл тэгэл уудаг. Тийм бүтээгдэхүүн байгаа шүү. Тэгээд мэдээ сүүгээ хэдүүлэхдээ лимоноор хэдүүлнэ. Өөр юмар хэдүүлж болт юм лээ. Лимон илүү гой санагдсан. Буслахаас наах хоног температурт лимон хийгээл сүүгээ 30-40 50 минут байлгахад эд чинь тэгээд эдмийн аваад бид нар бислэг хийж байгаа шүү дээ. Бислэг хийж дарангой үзүүлэн зэн. Тэгээд үлдсэн шар сүүгээ эсгэхтэй болохоор сайн эссэн тараг нэг 2 халбаг хийчихэд хангалттай эснэ 2 хоногт. Маш сайн эсдэг. Би болохоор надад кефирийн мөөгөө болохоор мөөгөөр эсгэсэн. Бүр тэр цаана лимоны амт байгаа. Дээрээс нь нэгдсэн юм шиг заяа. Нэг юм айрган дээр гашуун харуул нүдэд хийцсэн юм шиг. Одоо амт нь заяа магадгүй. Гэтэ айраг шиг алкоголгүй. Тийм гоё эсгэлэн. Энэ эсгэлэн амт бол ааруул шиг цаана лимоны амттай тэгээ пробиотикоор эсгэж байгаа учраас бүр эсгэлэн. Тэгээ маш гоё тааламжтай амттай. Гашуун исэн юм уудаг хүмүүс ийм муу манайхаа. Арх дарс байхгүй шүү дээ. Тэгээ маш эрүүл дархлаа дэмжинэ. Пробиотиктэй баалгана. Супер.